хамгийн хамттай миний сүнсийг тэжэн тэтгэсэн бэ. Хиний хайр хамгийн сайхан миний зүрх сэтгэлийг булаасан бэ. Хиний ажил хамгийн гайхалтай хүн төрлөختний завхарлыг цэвэрлдэг вэ. Хин надад агуу аврал хайрлаач намайг сентийн өмнө байждаг вэ. Хүнийг аврахын тулд хэн үнэнийг илэрхийлж надад гэрлийг дахин харуулдаг вэ. Надад үргэлж бодогддог хамгийн хайртай том хүн хэн бэ? Оо түгс хүчит бурхан миний хайр та зүрх сэтгэлд минь байдаг. Оо түгс хүчит бурхан миний хайр миний зүрх сэтгэл танд харьяалагддаг. Зургаан жил хүн төрлөختнийг өдөрдөө ажлаа хийж завсарлаагүй. Өнөөдөр та хүмүүсийг олж авахын тулд дахин би мах бодтой болсон. Та үсийн дон гүнэ шүүсандаа хүний завхралтын дүүгүн гүнзгий. Тэнгэр дээр суугаад хүмүүсийн хөдөлгөөнийг хардаа. Та хүмүүсийн дунд алхаж тэдэнтэй харилцаж хорвогийн бэрхшээлийг туулдаг. Таныг хайрладаг хүмүүсийг төгс болгохоор та үгэлж ажиллаа. Хамаг цус хичээл чармайлтаа шавхдаг. Оо төгс хүчит бурхан миний хайр та зүрх сэтгэлд минь байдаг. Оо төгс хүчит бурхан миний хайр миний зүрх сэтгэл танд харьяалагддаг. Бурхан итгэх итгэлээс эцэстэй хүмүүс юу авах ёстой вэ? Бурхныг мэдэж үннийг олж авах ёстой. Ямар зовлонг туулахад хамгийн үр ашигтай вэ? Хүний зан чанарыг өөрчилдөг зовлон. Аль зам амжилтад хүргэх вэ? Бурхныг хайрлах Петрийн зам. Бурхныг яаж хайрлах нь хамгийн жинхэнэ вэ? Бүх зүрх сэтгэлээрээ Бурхныг харгалзан үзээ. Хүмүүсийн амь зан чанар өөрчлөгдөж танаараа хуулна гэж та найдаа. Таныг сэтгэл хангалуун байлгаж таны зүрх сэтгэлийг тайвшруулахын тулд би чадах бүхнээ хийнэ. Оо төгс хүчит бурхан миний хайр та зүрх сэтгэлд минь байдаг. Оо төгс хүчит бурхан миний хайр миний зүрх сэтгэл танд харьяалагддаг. Оо төгс хүчит бурхан миний хайр миний зүрх сэтгэл танд харьяалагддаг.